Хүмүүс хэмэл оюун ухааныг ашиглаж зураг зурдаг, бичлэг хийдэг гэдгийг бүгдээрээ мэднэ. Гэхдээ өөрийн дуу хоолойгоор шин дуу хийж, өөрийн дүрээрээ яг л бодит дуучин шиг дуулуулах боломжтой гэдгийг маш цөөхөн хүмүүс мэддэг. Тэгвэл би өнөөдрийн бичлэгээрээ тэрхүү нууцыг задлаж та бүхэнд хэрхэн хийх зааврыг нь алхам алхмаар зааж өгөх болно. Та энэхүү бичлэгийг анхааралтай үзэж чадвал цаашдаа өөрөө ч дуу хийж, дүрээрээ дуулуулах чадвартай болно. За тэгээд өөрөө хийж сурмаар байвал одооноос бичлэгээ анхааралтай гүйлгэхгүй үзээрэй. За эхэлцгээе. За эхний ээлжинд та бүхэн браузероо нэгээд suna.com гэдэг энэхүү сайт руу орж ирэх ёстой. За энэхүү сайт нь яадаг сайт вэ гэвэл дууны үг өгөөд дуу болгож гаргадаг юм сайт байгаа. Тэгэхээр та бүхэн энэхүү сайт руу suna.com руу орж ирэнгүүтээ Gmail хаягаараа шууд нэвтрээд ороод ирнэ. За Gmail хаягаараа нэвтрээд ороод ирэх юм бол танд 50 ширхэг кредит койныг бэлгэлдэг байгаа. Тэгэхээр 50 кредит койноор 5 дуу бүтээж гаргана. Тэгээд 5 дуу өнөөдөр бүтээсэн бол аккаунтаа гаргаад дахиад өөр аккаунт оруулаад ирэх юм бол тань дахиад 5 дуу зохиох эрх өгдөг байгаа. Тэгээд энэ дээр илүү чанартай гоё дуунууд бүтээ гэх юм бол заавал төлбөртэй багцыг нь аваарай. Та бүхэн апгрейд гэдэг хэсэг дээр нь дарж ороод тэгээ энэ дотроосоо Pro Plan юм уу, Premium Plan-ыг авчиж болно. За энэ дээр Pro Plan нь бол $8 гэж байна. $8-ыг 3600-аар бодоод ерөөдөө энэ багцыг авчиж болно. Subscribe гэдэг хэсгийг нь дарж оронгуудаа та бүхэн олон улсын картыг холбоол авчна. Хэрвээ танд олон улсын карт байхгүй байх юм бол хаан банкныхаа аппликейшн руу оржгаад карт захиалах гэдэг дээр дараад виртуал карт захиалаад авчиж болно. Олон улсын виртуал карт нэгээд шууд банкны аппликейшн дээрээс олон улсынхаа гүйлгийг хийгээд явах боломжтой байдаг шүү. Suna гэдэг рүүг орж ирээд хэдүүлээ grid гэдгийг нь дарна. За grid гэдгийг дарж орж ирээд энэ хэсэгт нь та бүхэн дууныхаа үгийг өгөх хэрэгтэй байгаа. За энэ дээр simple custom гэдэг хоёр сонголтын custom дээр нь тавьж агаад дууныхаа үгийг бичиж өгнө. За надад бол бэлэн дууны үг бол одоогоор алга. Та өмнө нь өөрөө ингэ дууны үг бичээд хадгалаад за би энэ дууг зохиох юмсаа гэж бодож байсан тийм дууны үг гэдэр байх юм бол шууд Suna дээр оруулаад өгчөж болно. А надад хувьд бол одоогийн байдлаар бол бэлэн ийм бичсэн дууны үг байхгүй байгаа учраас би шууд ChatGPT-г ашиглангуудаа дууны үг бичүүлсэн байгаа. Надад хайрын тухай дууны үг бичээд өгөөч гэгээд хайрын тухай дууны үг бичүүлээд гаргацсан байгаа. Тэгээд хэдүүлээ энийгээ бол шууд ашиглажээ. Энийгээ шууд энэ дээрээс нь ингээд копидж аваад хаана оруулж өгөх вэ гэвэл Suna руу оруулж өгөөд за энэ дээрээс арилгах юмнууд нь юу вэ гэвэл манайхаа энэ бадаг дахил тентэр гэсэн энэ бичгнүүдийг арилгаж яриад тэгэхгүй бол дуун дотроо бадаг гэд дуулагдаад явчихдаг юм байна шүү. Тэгэхээр энийг нь шууд арилгана. За ингээд дууныхаа үгийг өглөө style гэдэг хэсэг байгаа тийм. Хэрвээ танд одоо яг style гэдэг хэсэг дээр нь та яг юу оруулж өгөх вэ гэвэл таны энэ дуу чинь яг ямар төрлийн тэ дууны стайлтай байх юм, ардын дуу байх юм, зохиолын дуу байх юм, хипхоп дуу байх юм уу, тэ одоо ямар маш олон төрөл байдаг шүү дээ, тэ. Стайлаа та бүхэн хэрвээ бичиж тохируулж чадахгүй байх юм бол шууд ChatGPT-г ашиглаад бичүүлчих болно. За жишээ нь одоо за шууд Suna дээр уянгын дууны стайл бичээд өгөөч гэгээд ChatGPT-гээс асуучих юм бол ChatGPT танд шууд стайлыг бэлдээд өгнө. Тэгэд нэг хэлэхэд манайхаа энэ ChatGPT бол угаасаа үнгүй шүү. Тэгэхээр та бүхэн бас Suna-г үнгүүгээр ашиглаж чинь хэрвээ илүү гоё дуу гаргая гэх юм бол Suna дээр төлбөртэй багцыг авчиж болно $8-аар. За ямар ч тач бидэнд бол ийм олон одоо дууны стайлууд бэлдээд өгсөн байна. Хэдүүлээ шууд энэ бэлдээд гаргаад өгсөн байгаа стайлыг шууд копи хийж авангуудаа энэ стайл гэдэг хэсэг дээр нь оруулаад өгчөж болно. Энэ доороос дууныхаа нэрийг энд хийгээд өчөж болно. Энийг бас хийхгүй байсан ч болно. Энэ бол та нарын өөрсдөө чинь сонголт. За би зүгээр ингэж хайчээ. За тэгээд энэ хүү grid гэдэг давчлуурыг нь дараад өгнө. За grid гэдэг давчлуурын дарангууд бид бүхний 50 кредитээс 10 кредит нь хасагдсан байна. Тэгээд энд ингээд нэг 4 өөр төрлийн дуу гарч ирж байна те. Тэгэхээр энэ дөрвийг нь сонгоё. За энэ дээрээс нь харах юм бол энэ эхний хоёр нь болохоор ардаа одоо тэр нөгөө төлбөртэй багц авсан хүмүүс энэ хоёрыг нь авах боломжтой. Төлбөртэй багц авчих юм бол энэ эхний хоёр дууг нь аваад тэгээд одоо бүтнээр нь гаргуулах боломжтой байгаа. За хэдүүлээ энэ ер нь төлбөртэй багцсан дээрх дуугийг нь хэдүүлээ сонсоод үзье. Учирсан мөчөө зүрх минь одооч мартаж чаддаггүй. За хэдүүлээ хоёр дахь дууг нь сонсъё. За ер нь бол төлбөртэй вакцины авчих юм бол хамаагүй илүү гоё дуунуудынх нь үг интернет тод болоод илүү гоё болоод ирдэг.
За эхэлж байгаа энэ аяг хүртэл нь Чамтаян хүчирсэн мөчөө. За тэгээд энэхүү одоо дуунууд чинь хэрвээ танд таалагдахгүй байх юм бол ахаад гэрэгт гэдэг төвчлөрийн дарсаж болно. Ингэснээр ахаад өөр загварын дуунууд гарч ирнэ гэсэн үг. За одоо хэдүүлээ нөгөө сая бол энэ төлбөртэй хоёрын сонгосон шүү дээ тий. Одоо энэ төлбөргүй хоёрыг нь одоо хэдүүлээ хамтдаа сонсъё. Чамтаян хүчирсэн мөчөө. Зүрх минь одооч мартаж чаддаггүй. Нүдний чинь гэлбо очиг цацарсан. Намайг өөрийн эрэхгүй татсан. За хоёр дахь дуугийн сонсъё. Чамтаян хүчирсэн мөчөө. Зүрх минь одооч мартаж чаддаггүй. Нүдний чинь гэлбо очиг. За ингээд энэчнээс та бүхэн одоо хүссэн дуугаа сонгож болно. За дуугаа сонгочлоо. Одоо хэрхэн дуугаа татаж явах вэ гэвэл арийнхын 3 зураас нь дээр дарангуудаа энэ дээрээс download гэдгийг дараад MP3 audio гэдгийг дараад download anyway гэдгийг нь бол дараад өгнө. За одоо хэрхэн татаж авсан дуугаа дүрд оруулах вэ гэвэл хэдүүлээ энэ zine.ai гэдэг энэхүү сайтыг ашиглах байгаа. За энэхүү сайт руу орж ирэнгүүтээ та бүхэн Gmail хаягаараа шууд нэвтрээд ороод ирнэ. За ингээд нэвтрээд ороод ирэнгүүт та бүхэн угаасаа видео кредит болон зураг бүтээх кредитийг бол та нарт бэлэгдэн. Тэгэхээр тэрхүү кредитээрээ шууд видеог бүтээгээд гаргаж болно гэсэн үг. За энэхүү сайт руу орж ирээд кредитээ авчлаа тийм үү. За тэгэнгүүтээ энэ чэнэс хэдүүлээ home гэдэг хэсэг дээр нь дарангуудаа lip sync гэдэг хэсгийг нь бол дараад орно. За тэгээд lip sync гэдэг хэсгээ дараад оронгууд энэ дотор хоёр сонголт байгаа. Эхнийх нь бол зүгээр зураг оруулчих болно. Зураг оруулаад нөгөө зурагч нь одоо таны өгсөн дууг чинь дуурайгаа дуулна. Хоёр дахь сонголт нь яадаг вэ гэвэл видео оруулчих болно. Одоо жишээ нь одоо та бичлэгийн дундуур одоо гитар тоглож байгаа одоо дүр зураг оруулах гэх юм бол гитар тоглож байгаа видеого бүтээгээд энэ дээр оруулж ирнэ гэсэн үг. За хэдүүлээ бол зүгээр шууд зураг бүтээгдэг дээр нь даръя. За энэ хэсэгт нь бол хэдүүлээ зураг оруулж өгөх хэрэгтэй. За зургаа сонгоод өгчин. За зургаа сонгоод өгөөд оруулаад ирэнгүүт нэг ийм хэсэг гарна. За тэгэхээр та хэд маань ингээд нүүрнийхээ хэмжээг тааруулаад өгнө. За энэ нь яг яадаг вэ гэвэл одоо таны нөгөө дуулуулах гэж байгаа дүрийнхаа нүүр хэсгийг оруулж өгнө гэсэн үг. Энэ дээр одоо 2 хүн байх юм бол яг дуулуулах гэж байгаа дүрийнхаа нүрийг та тохируулаад өгнө гэсэн. За тэгээд энэ доор та бүхэн хэмжээ нь байгаа шүү. Энийг нэрэн сайн анхаараарай. Бидний зураг бол одоо ингээд ороод ирлээ. За одоо хэдүүлээ энэ voice гэдэг дээр нь дарж гаад дуугаа оруулж өгнө. За дууг оруулахад нэг зүйлийг манайхаа маш сайн анхаараарай. Upload audio гэдэг дээр нь тавьж жагаад энэ дээр харах юм бол 30 секунд байгаа. Тэгэхээр одоо таны бичлэг магадгүй амар урт бичлэг байлаа гэж бодъё л тий. За нэг 2 минут энтерийн бичлэг байх юм бол та нар CapCut-ыг ашиглаж байгаа тухайн дуугаа 30 секундээр нь таслаад энд рүү оруулж ирээд ашиглана гэсэн үг. За би CapCut руу ороод ирлээ. За хэдүүлээ энэ дээрс import гэдэг хэсгийг дарж агаад саяныхаа нөгөө дууг оруулаад ирнэ. За дуугаа оруулж ирээд одоо энэ эхний аяг хэсгийг нь гасаа ичи. Та нар нөгөө бичлэгээ хийхдээ болохоор зүгээр ингээд бүтнээр нь сайхан 30 секундээр нь таслаад явчихараа. Би бол зүгээр нэг та нарт жишээ байдлаар үзүүлж байгаа учраас яг шууд дуулуулаад эхлүүлчихье. За энэ авир нь тасалчээ. За ингээд минийх бол 22 секундны дуу болж байна. Хэдүүлээ ингээ харах юм бол энэ секунд нь 22 секундны дуу. За энийг хэдүүлээ шууд хадгалж авахдаа яаж хадгалж авах вэ гэвэл name гэдэг хэсэг дээр нь одоо мартахааргүй нэрээ хийж өгнө. Видео гэдгийг болиулаад аудио гэдэг дээр нь тавиад export гэдгийг дарчнаа. Ингэснээр бид бүхний дуу одоо 22 секундны аудио болоод хадгалагдчихж байгаа. Тэгэхээр upload video гэдэг хэсэг дээр нь дарж байгаа. Саяныхаа нөгөө хадгалсан дуугаа сонгоод оруулаад өгнө. За би энэ дотор хадгалсан байгаа. За ингээд дуу маань ингээд доор нь ороод ирж байна те. За би энэ дээдлэгэн зургийн сольч юм манайхаа. Энэ зургийг солиод арай жоохон өөр зураг оруулаад ирье. За би өөр зургаар бол солиод оруулаад ирлээ. Хэрвээ та хэд магадгүй нөгөө дуулуулах гэж байгаа хүнийхээ урд одоо студ энтерд байгаад урдаа микрофон энтер нэмхийг
хүсэж байгаа бол одоо яаж зураг бүтээх вэ гэж эргэлзэж байгаа санаа зовох хэрэггүй. Учир нь би өмнөх бичлэгэн дээрээ хэрхэн одоо зураг Монгол тексттэй өгөөд хэрхэн өөрийнхөө хүссэн зураг бүтээх талаар зааж өгсөн байгаа. Тэрхүү бичлэгийг заавал үзээрэй. Тэрхүү бичлэгэн дээрээс та өөрийн гэсэн ийм гоё дүрээ бүтээгээд авчин, зураг бүтээгээд авчин. Тэрхүү зургийн дээр та хүссэн юм нэмж болно. Ард нь юу баймар байна те тэр болгоныг нэмээд оруулаад ирж болно. Тэрхүү татаж авсан зургаа ийш нь оруулж ирээд ашиглаж болох байгаа. За мөн манай сувгийг дагаараа тэгээд дараагийн бичлэгүүдээр болохоор бид нар энэ хэрхэн өөрийнхөө царайг ашигласан аватар дүрээ өөр дүр товиргох энэ төр гэд маш олон гоё сонирхолтой хичээлүүдийг оруулах учраас дараагийн хичээлүүдээс магадгүй та өөрийнхөө нөгөө царайг ашигласан тийм сонирхолтой зургуудаа оруулаад ашиглаж болно. За ингээд зураг оруулаад өглөө, аудиог оруулаад өгсөн. За одоо хэдүүлээ generate гэдэг энэ давшиг. За тэгэд энд ингээд уншиж байна манайхаа. Энэ ингээд уншиж дуусаад бид бүхний бичлэг бэлэн болдог байгаа шүү. Тэгэхээр энэ бас жоохон тодорхой хэмжээнд жоохон хүлээгддэг. 5-аас 10 минут болдог. Тэгээд энэ бичлэгээ хэдүүлээ. Гарын чивчи надрах бүртээ Гүнийг шанлал бүтам хардаг Наршиг чи надад мансан болохоор амьдрал минь гэлээ бүртээ За одоо бэлэн болсон бичлэгээ хэдүүлээ. Энэ даунлоад гэдэг дээр нь дараал шууд татаад авчина. Энэ маань шууд 100% болоод татагдаад орно гэсэн. За ингээд та бүхэн 30 секундээр нь тасаж видеонуудаа гаргаад хамгийн сүүлд нь CapCut дээр нэгтгээд нэг видео болгоод оруулдаг байгаа шүү. За тэгээд мэдээж өнөөдөр би бол төлбөртэй багцыг нь худалдаж аваагүй. За тэгээд та нар суунаа дөрөө төлбөртэй багцыг аваад ашиглах юм бол мэдээж та нарын гаргаж байгаа дуунууд чинь одоо дуулж байгаа дуучин чинь арай илүү гоё бодит юм шиг дуулна. Тэгээд өнөөдөр би бол төлбөргүй багцаар нь бол дуу гаргаж үзүүллээ. Та нар бол илүү гоё ашиглах юм бол төлбөртэй багцаа бас энэ дээр аваад ашиглаарай гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн бичлэг үнэхээр таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та нар цаашаа Тэмэл оюун ухааны талаарх иймэрхүү сонирхолтой контентуудыг үзхийг хүсэх юм бол манай YouTube сувгийг дагаарай. Тэгээд бас манай Тэмэл оюун ухааны онлайн сургалт байгаа. Та бүхэн Facebook пэйж хуудасруу маань чат бичээд манай онлайн сургалтыг сонирхож болно шүү. За тэгээд манайхаа дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай. Бүгд гарахаас өмнө лайк дараад гараарай. Bye guys.